Сайн байцгаана уу үзэгч сонсогчдоо. Тархины алаас подкаст нэвтрүүлгийн маань дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд өмнөх дугаар дээрээ 50-а бит 2 өөрийгөө танин мэдэх, өөрийгөө олох тухай илүү чөлөөтэйгээр ярилцсан байгаа. Тэгээд сэтгэл зүйчийнхаа зүгээс болон хувь хүнийхээ туршлагуудыг хуваалцсан. Тэгэхээр өнөөдөр бит 2 өмнөх дугаарынхаа үргэлжлэл болгоод ямар хүн өөртөө итгэлтэй байдаг вэ гэдэг сэдвийг сонгож ярьсан. Тэгэхээр хэрвээ та асуултыг нь анзаарч байгаа бол ямар хүн гэдэг рүү илүү фокуслаж өнөөдөр ярина. Тэгээ хоёулаа шууд сэдвэндээ хариулаад эхлэе л та. Чиний бодлоор ямар хүн илүү өөртөө итгэлтэй байдаг юм шиг санагддаг вэ? Одоо ингээд сэтгэл зүйч дээр ирж байгаа хүмүүсийг ч ингээ анзаархаар ер нь ялангуяа эцэг эхчүүд юу гэж хэлдэг вэ гэхээр манай хүүхдийг өөртөө итгэлтэй болгоодог гэж ер нь бол их хэлдэг. За тэгэнгүүт өөртөө итгэлж ин гэвхэнт нэг одоо цэцэг ургамал тарьж ургуулж байгаа шиг те ингээл шууд тариад ургуулаад за чи тэг инг гээл шууд нэг юм хэлээл нэг гой үг хэлээл ч юм уу тэр хүн шууд өөртөө итгэлтэй ингээд болцдог зүйл бас биш. Тэгэнгүүт яалтгүй ямар хүн буюу ямар суйртай хүн одоо нэг барилга байшин барихад чинь суур хундам хэрэгтэй. Тэгээ цэцэг ногоо тарихад чинь сайн хөрс хэрэгтэй гэдэг шиг нэг суур ээжижл тэр хүн нэг өөртөө итгэлтэй гэдэг тэр одоо байдлыг бусдад ш тэр өөртөө ш тэр харуулах гээд байгаа юм л да. Тэгэхээр өмнө нь ингээд уншиж судалж исэн зүйлс тэгээд бас ингээд өмнө нь ажиглаж исэн зүйлс дээрээ ч юм уу ингээд тулгуурлаад харах юм бол өөртөө итгэл нөлөөлж байгаа айгүй олон хүчин зүйлүүд байгаа харагдчихсэн, ажиглагдчихсэн. За тэр нь бол мэдээж эхлээд гэр бүлийн хүчин зүйл байгаа. Гэр бүл нь ямар байсан бэ гэдгээс хамаарат тэр хүний өөртөө итгэл нь ямар байсан бэ. За тэгээд хүн чинь нөгөө нэг нас ихэх тусмаа л ингээд сэтгэл зүйн чадваруудын хувьд, бие махбодын хувьд танин мэдгүй гэл ингээд бүх юм хөгжөө явж байгаа штэ. Энэ хөгжлийн үе шатуудаа бас ямар байсан бэ? Нөгөө сэтгэл зүйн хямрал өөрчлөлтийг яаж даван туулсан бэ? Өөрийгөө яаж таниад ямар арга замуудыг хэрэгэлсэн бэ гэдгээс хамаарат өөртөө итгэл тодорхойлогддог юм шиг анзаарэгдэжсэн. Тэгэхээр эдгээр саяны миний дурдсан зүйлстэй анхаарч чадсан, тэрэндээ фокуслаад ямар нэгэн өөртөө зориулж одоо нэг арга хэмжээ авсан гэдэг юм ямар нэгэн зүйл хийсэн хүмүүс өөртөө итгэлтэй байж чаддаг. Яагаад гэвэл сайн муу, сайхан мухай би яадгүй, яах хэрэгтэй гэдгийг мэдж байгаа учраас өөртөө итгэлтэй байдаг гэж анзаарсан. Чиний хувьд? Тийм. Тэгэхээр яг нөгөө мэдээд байгаа болохоор би ямар шуухан байдлаар үйлдэх үү, ямар хариулт гарах уу гэдгээ тэр хүн зохицуулж чадж байгаа нөгөө итгэлтэйгээр гэр яхахгүй өмнөх дугаартай холбогдоод байгаа байхгүй юу? Би ямар үед илүү ингээд тайван болдог вэ? Харин эсвэргээрээ юу тохиолдох үед ямар нөхцлүүдэд ингээд тухгүй төвшөөртэй болоод байна. Тэгэхээр би энийг яах уу гэж тэр нэг ухаж өөрийгөө нэг илрүүлээд тэрэн дээр нэг арга хэмжээ авч чадсан хүн өөртөө итгэлтэй болох юм шиг санагдаж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг гэр бүлийн нөлөөлөл угаасаа байгаа. Тайван, тогтун, ямар нэгэн байдлаар өндөр түвшүүр мэдрээгүй эсвэл хитрхийн нөгөө нэг ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг заагуудад ороогүй байсан хүн бол нөгөө чөлөөтэйгээр итгэлтэйгээр үлдэх боломжтой санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд эндээс базаад харахаар би өөрийгөө илүү ухаад танин мэдээд тэгээд таны мэдсэн учраас би ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэдгийг мэдээд үйлдэлж байгаа. Нөгөө талд нь өөртөө итгэлтэй байна гэдэг нь аюу тийм чөлөөтэй мэдрэмж төрөлдөг байгаа байхгүй юу? Ингээд аюу тийм эрх чөлөөтэй ямар нэгэн зүйл баригдаагүй, бие барьсан зүйл байхгүй. Тэгэхээр ямар үед хүн ийм одоо үйлдэлийг гаргаж чадах уу гэхээр одоо өнгөрсөн амьдралын сөрөг туршлагуудаа танин мэдсэн, тэндээсээ ухаарлуудыг авсан, магадгүй нөгөө сэтгэл зүйн блок, траумуудаа одоо эдгэхгээ явж байгаа ч юм уу, тийм үеүүдэд хүн бас өөртөө итгэлтэй болж чадах юм шиг санагдаад. Тэгэхээр эцсийн ингээ огтлцлийн цэг нь энэ бүхнийгээ би танин мэдээж одоо хэцүү зүйлээ эдгэхийн тулд яа харахгүй л нөгөө ухаж за юу вэ, энэ дотор юу байгаа вэ гэж ингээ харах тийм моментууд тэрэг болж байгаа санагдаад байна. Тэгэхээр өөрийгөө танин мэдсэн хүн л илүү өөртөө итгэлтэй болох юм болоо да гэж холбож бодмоор. Энэ дээр бас нэг зүйл хэлэх хэрэгтэй санагдлаа. Тэр нь юу гэдгсэн чинь хүмүүс одоо ингэдэг өөртөө итгэл гингүүд эго гэж ингээд ойлгоод байдаг. Тэнгүүтээ одоо энэ аюу эготой хүн ч юм уу те энэ өстэй эго хэтэрсэн, өндөрцөө ийм хүн өнтер гэж яриад байдаг. Гэтэ энэ нэг ойлголтыг жоохон зөв болгож хэлэх хэрэгтэй юм шиг санагдлаа. Тэгээд за яг юунаас болоод энийг ингээ буруугаар хүмүүс ойлгоод байдаг болсон бэ гэдэг тэр шалтгааныг сайн мэдгүй юм. Гэтэ эго гэдэг бол жишээ нь хүн болгонд байгаа. Ямар хэлбэртэй одоо
ямар ингээд байдлаар ажилдаг эготой вэ гэдэггээр хүмүүс жоо ялгаатай тодорхойлогддог шүү дээ. Тэгэхээр эго гэдэг чинь таны сэтгэл зүйн одоо ингээд сэтгэл зүйн нэг бүрдэл хэсэг нь гэсэн үг. Ямар ч эгогүй хүн гэж угаас байхгүй. Хүн болгон эготой. Харин тэр эго нь одоо ажиллаж байгаа механизм нь жоохон хуурц, ширүүн, эсвэл бусд руу дайр давшсан ч юм уу те. Эсвэл хитрхи одоо ингээд ямар ч нэг үндэслэгүүгээр одоо нэг попрох гэж бид нэр яриад байна шүү дээ. Тиймэрхүү байдлаар ажиллаад байгаа тохиолдолд хүмүүс одоо тэр хүнд жоохон дургу уцаж ингэж ханддаг шүү дээ. Айгүйх эготэй те өөрийгөө л ингээд сурчлал ингээд ах юм те гэдэг юм уу. Тэгэхээр эго ингээд зөв ойлгодог байгаарай. Тэгээд бас эго гэдэг чинь шууд өөртөө итгэл гэдгийг тодорхойлоод байгаа, хэлээд байгаа ойлголт биш шүү. Энэ хоёр чинь өөрөө тусдаа ингээд ойлголт шүү гэдгийг бас хэлмээр. Тийм. Яг үнэн тэгээд одоо нөгөө өөртөө танихтайгаа холбож удах юм бол би өөрөө ямар эготой хүн бэ гэдгээ бас ажиглаж танин мэдснээрээ нөгөө яаж үйлдэх үү гэдэг зүйлийг гаргаж ирдэг. Сэтгцийн механизм талаас аваад үзэх юм бол эго өөрөө бидний нөгөө нэг эд гэж яриад байдаг үл ухамсаргүй дотор байгаа мэдээллийг дамжуулах нөгөө талаас супер эго буюу нэг юм нийгмийн стандарт байгаа шүү дээ. Жишээлх юм бол яг одоо би ингээ яриа сууж хахад цаанаасаа бүр ингээл амар усумаар санагдал хамбал хэрвээ нэвтрүүлэг маань шууд ивжсэн бол аль болох ингээд нөгөө нэг супер эго буюу за би нэг энэ дүрдээ ороод ийм байх хэрэгтэй гэдэг одоо зүйл гарч ирээд эндээс дотроос аягүй усумаар санагдаад байгаа. Гэтэ би энэ хоёрыг яаж зохицуулах вэ гэдэг маань миний эго зохицуулж явж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр би нөгөө энийг бас ойлгоосоо гэж аягүй хүсдэг. Нөгөө талаа хүмүүс өөртөө итгэл гэж буруу ойлгоод байгаа. Дээрээс нь эготой байх гэдэг нөгөө хинэрхэх ч юм уу эсвэл хитрхийн амбицтай байх гэж ойлгоод байгаа. Энэ бол бидний сэтгэл зүйн нэг механизм. Энийг харин бид нэр аль болох эрүүлэр хөгжүүлэх хэрэгтэй байдгаа гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. За тэгвэл хоёлаа одоо бүр ухаад үзье л та ямар хүн илүү өөртөө итгэлтэй байдаг вэ гэдэг дээр ингээд за ийм байж магадaltaй, ийм байх магадaltaй гэж тайлбаруудыг гаргаад ирлээ. Тэгэнгүүт яаж хүн тэгж одоо нөгөө өөртөө итгэлтэй болж өсөж торноод байна. Энэнд яг юу нөлөөлөд байна гэдгийг жоохон ухаж харъя л та. Тэгээд яг яалтгүй ярангуут нөгөө гэр бүл дээр л очиж байгаа. Тэгээ гэр бүл бол угаасаа хүүхдийн төрхөөс эхлээл тэр хүмүүстэй цуг байсан, байнга тэр хүмүүсийг харсан, сонссон, мэдэрсэн. Тэгэхээр өөрийн үнэлэмжтэй одоо шууд утгаараа л гэр бүлийн тэдгээр зүйлс холбоотой харилцаа, хандлага, эцэгхийн хүмүүжүүлэх арга барил гэж бүгдээрээ холбоотой болж ирж байгаа. Тэгээд одоо эцэгхийн хүмүүжлийн нөгөө нэг арга хэлбэрүүд, эцэгчдийн төрлүүд гэлээдэг штэ. Тэгэхээр эдгээртэй холбоотой судалгаанууд ч гэсэн ер нь айгүй хийгдсэн байдаг. За энгийн зүгээр нэг жишээ аваад ярих юм бол жишээ нь хүмүүс хүүхдүүдтэй юу гэж эхэлдэг вэ гэхээр бусдаа хүүхдэд харьцуулах нь одоо муу сөргөө гэж яриад байгаа ч гэсэн хүмүүс стил нөгөө хүүхдүүдээ бусдаа харьцуулсаар л идэг. Ах эгчтэй эсвэл дүүтэй ч гэдэг юм уу те. Just дүүгээсээ 7 дор инглээ ч юм ах эгч. Ах эгч нь дандаа хичээлийн хийдэг номхон төлгөөх ийм хүүхдээсэн те. Тэгэхэд чи ийм байж гэдэг юм уу. Эсвэл нэг сайн найзтай. Бусад чи энэ хүүхдийг хардаа гэж ангийнхан хүүхдээ хамаатан садан тань гэдэг юм уу. Тэгээд яг эцэгхийн зорилго нь бол тэр хүн шиг хичээчгээл гэж хүүхдтэй ингээд хэлгээд байгаа хэл боловч хүүхэд тэр үнийг ойлгохдоо юу гэж ойлгоод байна уу гэхээр би угаасаа л ийм одоо чадваргүй, муу, арчаагүй ийм байна л гэж ойлгоод байгаа юм. Тэгэхээр хамгийн наазах нь энээс эхлээд нөгөө өөрийн үнэлэмжт нь өөртөө итгэлт нь нөлөөлөд эхэлж байгаа. За тэгээд бас эцэгчүүдийн нэг юм үгнүүд дээр хүртэл нэг юм судалгаа хийсэн байгаа байхгүй. Чи байнга муу гэд ингээд хэлээд байхаар ямар ч ингээд цоглог одоо экстраверт те ийм хүүхэд байсан ч гэсэн байнга тэр үгийг сонсоод ахаар нөө тэр үгэндээ одоо итгэж эхэлт юм байна л да. Би угаасаа л муу юм байна. Чи байнга бүтлгүү гэж хэлээд ах юм бол би угаасаа бүтлгүй юм чинь гэд нэгснээр ингээд суудаг байгаад байгаа байхгүй. Тэр хүүхдийн төрөлхийн шинж чанар, зан чанар нь биш байсан ч гаднаас сонсороод аяанда тэгж эхэлдэг. Тэгэнгүүтээ хүн яаж эхэлдэг вэ гэдгсэн чи хүүхд яаж эхэлдэг вэ гэхээр нөө бүтлгүү гэд ингээд сонсоор тахаар аяанда бүтлгүү үйлдэлүүдийг хийж эхэлдэг байгаад байна л да. Нөгөө өөрийнхөө чадвар нөөц боломж тэр бусад зүйлсийг хязгаарлаад дандаа бүтлгүү үйлдэлүүдийг аяандаа л гаргаж эхэлдэг гэсэн. Гэтэ энэ нь төрөлхөөсөө тэр бүтлгүү байсан гэсэн үг ердөөсөж биш аа. За тэгээд бас одоо зарим судалгаанууд дээр ингэж яриад байгаа байхгүй. Одоо хүүхэд ингээд хүчирхийлэлтэй гэр бүл эсвэл эдийн засгийн одоо хувьд
одоо орлого нь ингээд нэлээд харуу ч юм уу тийм одоо гэр бүлд ингээд төсгөнд бас ингээд өөртөө ихтэй байдалд нь ингээд нөлөөлж идэггээд тэнгууд ингээд зарим хүмүүс яг ингээд ялгуурлан гадуурх чинь гэдэг юм. Одоо хүнд хэцүү амьдралаас өөртөө ихтэй болоод өсцөгцөн зөндөл хүн биш гэж хэлдэг л дээ. Гэтэ тэр процессын хувьд л хэдийн ингээд орлого нь одоо муу байсан ч гэлээ гэсэн гэр бүлийн харилцааны эрэг байсан бол тэр хүүхдэд цаашаа ингээд алхаад явахт нь гэсэндээ шат болчихж байгаа байхгүй юу? Аав ээж надад ийм сайхан дурсамж өгч ийсэн ч гэх юм а те. Гэтэл харилцаа нь муу. Тэгээ тэр гэр бүлд хүчирхийлэл өндөртэй. Тэгээд эдгээрийг бол угаасаа л гэр бүлийн нэг орлоготой ингээд холбоотой байдаг гэдэг судалгаанууд яалт аргагүй хийгдэж батлагдчихад л юм л та. Тэгэхээр ийм байгаа тохиолдлуудад бас нөгөө хүүхдэд маань эргээд жишээ нь дурсахад тэр хүүхдэд сайхан дурсамжууд цөөнтэй. Эргээд нөгөө нэг сэтгэл зүйн ингээд нөөцүүд одоо нөгөө сэтгэл зүйн капитал гэдэг зүйлийг сүлээд айгүй хэрдэг болчихлоо шүү дээ. Тийм зүйлс одоо багтай байгаад байгаа учраас өөртөө итгэл нь шууд утгаараа ингээд нөлөөлөд байгаа. Өөртөө итгэл гэдэг чинь би бустай харилцахдаа, нийгэмтэй харилцахдаа, хүмүүстэй харилцахдаа ямар байх вэ гэдэг тэр нэг хэм хэмжээ, үнэлэмжтэй холбогдоод байгаа учраас яалтгүй нөлөөлж байгаа нэг суурь хүчин зүйл нэ. Тийм. Тэгээд сая би нөгөө дөр тахта өөртөө ихтэй байдлыг ингэ төсөөлөхөр аюу юм чөлөөтэй мэдрэмж төрөөд юм гэсэн шүү дээ. Тэгэнгүүт хүүхэд аль бага наснд байх тусмаа нөгөө нэг одоо сэтгцийн энерги буюу сэтгцийн тэр нөгөө хэлээд байгаа нөөц гэдэг зүйл маш ингэ их байгаа. Тэгээд тэр хэмжээгээрээ одоо нөгөө томчуудын үнэлэмжийнүүдээр болон нийгмийнүүдээр харахаар тохиромжтой тохиромжгүй буруу зөв гэдэг үнэлгээ өгөхдөх ингээд үйл явц гардаг учраас энэ нөгөө хязгаар тогтоодог. Эсвэл хүүхэд үнэхээр яг өөрийнхөө ингээд айгу юм яриа өгөхөд ингээд ярьж хахад ингээд баг яар гэдэг нэг юм зураас татаж өгнө. Эсвэл хүүхэд айгу тийм нөгөө бие махбодын үед идэвхтэй тэгэж энерги ингэж гаргадаг хүүхэд байлаа гэхэд нөгөө нэг хашиж хордог ч юм уу. Гэт нэг юм зураасуу зурж хайрцаглаад яг тийм хүний нэг дотоод сэтгэл зүйн нөөцийг ингээ багсгадаг байгаа байхгүй. Тэгэхэр ч үгүй ингээ нэг юм баригдмал болоод өсч чинь. Тэгээд хэдий өөртөө ингээ ихтгэлтэй байх хэрэгтэй гэж тархиндаа мянга хэлээд тэр чинь нөгөө нэг ухамсаргүйгээр үйлдэгдэх зүгээр бидний нөгөө зан үйл учраас тэгэх боломжгүй болоод байгаа. Тэгэхээр өөртөө ихтгэлтэй байна гэдг нь ингээд за одоос та гой хувц өмсөд цэмбишүү гэвэл өөртөө ингээ хүн ингээ цэрхэн хувц өмсөж олно ухамсартайгаар хуцаанд үзээд харин би яг одоо өөртөө ихтгэлтэй бай гэд хичээгээд ингээ болчдөг зүйл биш. Угаасаа та бүхэн бүгдээрээ анзаараад үзээрэй. Бидний харилцааны механизм өөрөө багаас бий болж ингээд одоо дадцсан ухамсаргүйгээр явж идэг юм зуршил маягийн зүйл байгаа хгүй тийм. Тэгэхээр ийм дүр зураг ингээд орж ирж байна. Тэгвэл гэр бүлийн ингээд нөлөөлөл байгаад идэм байна гэж бодъё. Тэгэхээр хүмүүс ийм зүйл бодогдож магадгүй гэж төсөөлөгдөд байгаа хгүй. Тэгвэл би ийм гэр бүл төссөн юм чинь угаасаа л өөртөө итгэлгүй байх юм шүү ч юм уу. Би ийм гэр бүл нэр өссөн юм чинь би ч яг өөртөө итгэлтэй шүү ч юм уу гэдэг бодол орж ирж магадгүй. Тэгээд би тэгэхэд аль хэдийн насанд хүрсэн хүн байлаа гэж төсөөлөхөд магадгүй заримдаа өөртөө итгэлгүй байдлаа мэдрээд идэг бол нэр тэрэн дээр яах юм болоо. Тэгэнгүүт хоёулангийнхан сэдв болохоор ямар хүн өөртөө итгэлтэй вэ гэдэг чинь тэгэнгүүт тэр ямар гэдэг тодорхойлтыг би насанд хүрсэн айна нэр яаж бий болгож болох юм бол гэдэг асуулт үүсэж магадгүй шиг санагдав. Ингээд яг өөртөө итгэл гэл тэгэхээр хувь хүнтэй нэлээ холбоотой юм шиг яригдчих байгаа боловч одоо яг энэ цаашдаа тэгвэл одоо яах юм бэ? Амьдралын за багтаа ингэсэн юм байна те тэрнээс хойш яах юм гэдэг тэрэн дээр яалтгүй ингээл нийгмийн байдал тэр хүүхдийн орчин яалтгүй яригдах хэрэгтэй болж байна. Тэгээд нэг юм судалгаан дээр ингэсэн байгаа байхгүй юу? Хүүхдийг одоо баг байхад нь одоо хэр их хөрөнгө боловсролд нь хөрөнгө оруулна тэр хэрээрээ ирээдүйн үр өгөөж нь өндөр идэх гэж байгаа байхгүй. Тэгмэд багт нь буюу ингээл бүр нэрайд нь цэцэрлэгт нь сургуулийн бага ангид нь гэдэг юм ингээл сургуульд тэр сурж байгаа ингээ хүүхдүүд дээр их хөрөнгө оруулах тусмаа ирээдүйд одоо сайн иргэд төлөвшсөн тийм хүмүүс бий болно. Тэгээд ирээдүйн үр өгөөж нь сайн байна л гэдэг тийм зүйл яригдаад байгаа байхгүй. Тэнгүүд яг уу за гэр бүл нь ялтгүй юм байчлаа. Тэнгүүд хүүхдүүд бол нэгсэндээ жоохон хүч муутай хүмүүс шүү дээ. Яагаад аав ээж нь хүүхд рүү ойрлоод ташгараа загнаад идэв гэхээр яагаад гэвэл өдөөс нь тэмцэж чадахгүй хүч муутай байгаа учраас. Тэгэнгүүт тийм хүч муутай байлаа гэд одоо тэгэл баларсан өнгөрсөн гэсэн бас биш. Тэр хүүхд орчноосоо суралцаад эерэг зүйлсийг хараад өөртөө тааламжтай байдаг. Би чи ингээр ингэдэм биш, ингээр би сайхан байдсан биш гэдэг юм ажиглаж анзаараад бас өөртөө итгэлээ хөгжүүлж болно. Тийм учраас яадаг вэ гэхээр янз бүрийн сэтгэл зүйн
одоо сэтгэл хөдлөлийн чадваруудыг өөрөө өөртөөгөө харилцах, өөртөө ихтэй байх тэр чадваруудыг хөгжүүлэх янз бүрийн сургалтын хөтөлбөрүүд ч юм уу ингээд байдаг. Тэгээ олон улсад одоо жишээ нь сургуулиудад тэр хөтөлбөр хэрэгждэг ч гэдэг юм уу те. За ийм байла. Эсвэл бас хүмүүс бусдад харилцаан дундаа ч гэсэн үнийг ингээд ажиглаж анзаарч хөгжүүлэх ингээд боломжтой. Ер нь хүн чинь бусдаас суралцдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нэг одоо энэ хүн миний би энэ хүнийг шүтдэг, тэ энэ хүнийг ингэдэг, тэгдэг гэл ингээ хэлж байгаа маань ч гэсэн бидний өөртөө ихтгэл нөлөөлж байгаа. Яагаад тэгэхээр тэр хүний бие авч яваа байдал, бусдад харилцаж байгаа харилцаа, өөрөө өөртөө яаж ажиллаж байна вэ гэдгийг хараад тэндээс би за би бас ингэж болох юм те гэд тохиромжтой зүйлсээ сонгоод өөртөө ихтгэлтэй болж бас болох юм. Тийм. Сая чамайг ярьж байхад ингээд толгой төр төсөөлөж байгаа зүйл нь бас нөгөө талдаа хүмүүс өөртөө итгэлийг айгүй итгэвтэйгээр ингээд төсөөлт юм шиг санагдаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр үг хэлэх гэж байгаа л айгүй ингээд зоригтойгоор хурдан ярьдаг ч юм уу, аливаа үйлдэж байгаа л дандаа тэр үнд нь явдаг ч юм уу, нэг юм өөртөө итгэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр хүмүүс айгүй тийм итгэвтэй дүрийг хэлэхээр хүчтэй, энергитэй. Гэтэл заавал олон юм ярьдаг, олон үйлдэл хийдэг хүн өөртөө итгэлтэй биш байгаа байхгүй. Тэр өөртөө итгэлтэй хүн гэдэг бол өөрийгөө танин мэдсэн хүн. Юунд үгүй гэх үү гэдгээ мэднэ, юунд тийм гэх үү, тийм гэх үү гэдгээ мэднэ. Яагаад гэхээр энийг би чадахгүй. Тэгээд бас шудраг үнэн байна. Энийг бол би чадна гэд өөрийнхөө нөгөө нэг чадвар боломж нөөцтэй итгээд тийм гэж хэлж байгаа. Тэр өөртөө итгэлтэй байдал гэдгийг хитрхи итгэвтэйгээр биш нөгөө мөн чанар нь юу вэ гэдгээр ингээ харах хэрэгтэй болж тарж шүү дээ, тийм. Тэгэхээр хэрвээ та өөртөө итгэлтэй байгаа бол нөгөө нэг заавал итгэвтэй байдлаар илэрх хэрэгтэй гэсэн үг биш ээ. Хүн өөртөө итгэлтэй байна гэдэг чинь нэг аюу юм болохгүй чөлөөтэй мэдрэмж байгаа байхгүй юу? Яах вэ, яаж явах вэ? Эсвэл ямар нэгэн дарамт мэдрэхгүй юу надад тохиромжтой мэднэ, би ямар байдалд уралдгүй гэдгийг мэдэрнэ, ямар үед би 50 байдгүй гэдгийг мэдэрнэ, юунд гомдоод байгаа гэдгийг анзаарч мэдж байгаа тэр хүн л өөртөө итгэлтэй байж чадах юм шиг санагдаад. Тэгэхээр эндээс яг нэг тийм анзаарах, ажиглах гэдэг үгний талаар ингээд нэг юм ярилцах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Бас сая яг энэтэй холбоод нэг ойлголтыг хэлмээр санагдсан. Өөртөө итгэл гэд ярингууд нөгөө ялтгүй өөрийн үнэлэмж гэж бас яригдах хэрэгтэй болно шүү дээ. Өөрийн үнэлэмж, өөрийгөө үнэлж байгаа үнэлэмж. Тэгэнгүүт өөрийн үнэлэмж одоо чинь дотоод гадаад гэдэг ингээ хоёр төрөл байдаг байгаа байхгүй юу? Гадаад гэдэг нь юу вэ гэхээр чинь хишигт намайг юу гэж одоо бодож гин, харж гин, тэ миний гадаад байдлыг чинь юу гэж үнэлдэг, эсвэл миний сэтгэл санааны байдлыг, эсвэл харилцааг намайг өөрийг маань хин гэж үнэлдэг гэдэг бустай холбоотой. Дотоод гэдэгэнгүүт би өөрийгөө яаж үнэлдэг те. Тэгээд харангууд яалтгүй нөгөө нэг хүн өөрөө өөрийгөө ажиглаж анзаарна гэхээр нөгөө өөрийнхөө дотоод тэр үнэлэмжэн дээр эхлээд одоо заах эхлээд гадаад дээр төвлөрч болох л да одоо чинь хүмүүс намайг царай муутай гэж хэлээд байсан гэх юм бол би нэрэн царай муутай юм болов гэл өөрийгөө нэг ингээ эргээд харах гэдэг шүү дээ толдоод одоо дотор байдал руугаа хараад тэгээд энэ ажиглалт юм чинь явсаар хагаад яаж ийнө гэхээр өөрийнхөө нөгөө дотоод үнэлэмж дээр фокуслаж таарж байгаа байхгүй. Тэгээд энэ дотоод үнэлэмж нь юу болоод байна гэсэн чинь за яг хүмүүс намайг царай муутай гэж хэлээд идэм байжээ. Гэтэ би яг нэрэн царай муутай юм уу? Тэ хүмүүс тэгж хэлсэн ч хамаагүй би айгүй гоё нүдтэй ш. Эсвэл би гоё хамартай ш гэх тэр хүн бодчихж болно. Эсвэл хүмүүс чи айгүй амархан уйлдаг, ууралдаг гэл хүмүүсийг одоо ингэ тодорхойлол хэлдэг ш. Тэнгүүд эргээд нөгөө хүн чи өөрийгөө ажиглаа, анзаарлаа жоохон бодлоо. Тэгсэн чинь би нэрэн ингээл байн гуйлал идэг тийм хүч солтараа юм уу? Эсвэл би ингээд хүмүүс намайг айгүй хурдан ууралдаг гэд би тийм ааш муутай юм уу гэл нэг эргээд өөрлөгөө толдох хэрэг болж байгаа байхгүй. Тэгээд энэ дотоод өөрийн үнэлэмж маань бас юун дээр тулгуурлаж бий болж гинүү гэхээр за тэр гэр бүлийн түрүүний ярьжсэн гэр бүлийн хүчин зүйлс дээр, нийгмийн орчин дээр дээрэс нь тэр хүн одоо гаднаас ирсэн ч мэдээллийг одоо гэр бүлийн гишүүд нь хэлжсэн ч гэдэм үү, бус хүмүүсийн хэлжсэн ч юм уу тэр зүйлс дээр яаж ямар фильтртэй, ямар шүүлтүртэй байдаг байсан бэ гэдэг бас ингэж нөлөөлж байгаа байхгүй. Зарим хүмүүс бус хүний хэлсэн үг болгонд хямраал, автаал ингэж идэг хүмүүс байна. Тэнгүүд зарим хүмүүс бол айгүй нэг хүчтэй идэг штэ. Бус түн тэгж хэллээгээ би ямар тийм болчих штэ гэд хүлээж авдаг ч гэдэг юм уу. Тэгэл энэ болгоны нөгөө ажиглах анзаарах гэдэг юмны маань холбоос нь дахиад нөгөө өөрийн үнэлэмж өөртөө итгэл дээр ингээд ирээд байгаа маа энэ ингээд нэг юм хоорондоо ерөөсөө салгаж ингээд тус нь яриад энийг хөгжүүлчээ дараа нь энийг хөгжүүлнэ гэж яригддаг зүйл биш хоорондоо ингээд их толботой юм байгаамаа гэж хэлэх гээд байгаа. Тийм. Тэгэнгүүт одоо хин нэгэн
миний амьдралд ямар нэгэн байдлаар угаасаа юм сөрөг үнэлгээ өгөх момент гарч ирэх байгаа байхгүй. Бидний төгс биш учраас гэтээ төгсөд ойрцсон хүн бий чолно л да тийм. Тэгэнгүүт тэрийг энэ яг минийх үү эсвэл тэр хүний бодлоо гэдгийг нэг ялгаж салгаж ойлгох одоо тийм чадвар хүнд хэрэгтэй болж тарж байгаа байхгүй. Тэгээд өөртөөгөө нөгөө холбоотойгоо өөрийгөө танин мэд хүлэн шүрхтэй холбоотой ингээ мэдээлэл юмнуудыг уншихаар, судалгаануудыг уншихаар хүн ер нь ингээ нөгөө өөрийгөө танин мэдэж хүлэн авна гэдг нь өөрийгөө үйлдэлээсээ ингээд салгаж сурах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Энэ үйлдэл нь би биш, зүгээр миний үйлдэл. Тэгэхээр би ямар нэгэн үед айгүй мундаг байж болох байхгүй юу? Мундаг одоо үйлдэлийг гаргаж олно. Хин нэг нь мундаг зөвлөгөө өгч болно. Эсвэл яг хийж байгаа нэг одоо биччихсэн диссертацийн ажлаа ч айгүй мундаг хийж болно. Гэтэ тэрүүгээрээ өөрийгөө мундаг гэж дүгнэх биш. Заримдаа би алдаа гаргаж болно. Тэрүүгээрээ би өөрийгөө нөгөө нэг бистэ бүтэхгүй буруу хүн гэж дүгнэж болохгүй. Тэгэхээр би нөгөө нэг өөрийнхөө үйлдэл, бодол, мэдрэмжээс ингэж салгаж ойлгох нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хүлээн зөвшөөрөхийн урталт яагаад ч нэг танин мэдих процесс хэрэгтэй болж тарж байгаа. Тийм учраас аль нь миний бодлоо, аль нь хүний бодлоо, аль нь миний мэдрэмж үү, аль нь хүний мэдрэмж үү гэдгийг ялгаж салгаж сурах хэрэгтэй болж таарна. Тэгэхээр яг нэг ийм моментууд хаяа яг би хүмүүс бид нарыг санаандгүй өвдөгдөл төө. Гэтэ ийм моментууд нэг гэж нэг бодож анзаарах одоо ийм цочроог хүнд өгдөг юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр хин нэгэн таныг одоо муухагаар хэлээд муухай үнэлгээ өгөөдөөвэл тэрэнд готарч гуйналгүйгээр энэ хүн яагаад ингэж хэлсэн юм бол энэ хүн хүний хэлж байгаа зүйл энэ хүнд л хамаатай зүйлээ. Гэтэ би үнэхээр тийм үү? Харин би дотроо өөрийгөө юу гэж үнэлдэг юм бэ? Би яг энэ хүнтэй адилхан өөрийгөө үнэлээд байгаа юм шүү дээ. Яагаад? Энэ ингэж үнэлэхгүйгээр эргээр нь үнэлэх гэхээр яагаад байгаа гэж нөгөө нэг ухаж өөрлөгөө харахад хэрэгтэй болж тарж байна. Эндээс ганхахгүйгээр өөртөө ихтэй байдал үүсгэж байгаа байхгүй. Хэрвээ хин нэгний үнэлгээ, бодол ямар нэгэн зүйлд та ганхаад байвал таны өөрийгөө гэсэн барьж авсан тэр утас хаана вэ нэ? Тэгэхээр хүн өөртөө эзэн байж өөрийнхөө дотор ингэж одоо юу гэдэг чинь өөрийнхөө сүнсийг гэдэг чинь одоо юу гэж илэрхийлмээр энэ тэр мөн чанараа барьж авсан хүн арай биш ээ. Хэрвээ үнэхээр үнэн шүүмжлэвэл нэрээ бас тийм шүү гэж ингэж бодож ганхахгүйгээр явахаар байгаа байхгүй. Тэгэхээр өөртөө ихтэй байдал бол жинхэнэ өөртөө эзэн суусан хүний бас жинхэнэ мөн чанар биш магадгүй санагдаад байна. Нэг хүмүүсийн дунд ийм нэг үг байдаг шүү дээ. Тэр хүн надтай яаж харсан би яг зөрүүлж тэгж харсан гэдэг. Тэр үг яг энэ ямар нэгэн судалгаан бодлого ш зүгээр би хувьдаа тэгж боддог байхгүй. Яаж харсан зөрүүлээд тэгж харсан гэдэг нэг өөрийгөө ажиглаж таниагүй бас байгаагийн нэг илрэл юм шиг санагдаж байгаа. Ууртай харьцангуут нь өөдөөс нь ууртай харьцнаа. Хүн ялгаж байгаа юм шиг хүн харьцах юм бол өөдөөс нь би ялгаж харьцна гэж байгаа чинь бус хүмүүсийн одоо нэг юм өгж байгаа одоо далай шуурга салхи юу байдیں۔ Тэ тэр юмд дагаал явж гинаа л гэсэн үг байгаа даахгүй ингээл дагаал намраал ингээ явж байгаа. Гэтэл тэр хүн би ямар ч тохиолдолд хүнтэй ингэж харьцах тохиромжтой энэ миний өөрийн үнцэн өөрийн үнэлэмж одоо миний үнэт зүйл би бусдад муухай харилцъя гэж боддгоо би шудраг бай гэж боддог тэр миний үнэт зүйл гэд тэрэндээ бат итгэлтэй байгаа хүн бол яаж ч хүний уур хүргэсэн байсан за энэ үеийг би одоо удирдах чадахгүй. Тэгээ тийм учраас зөрүүлж уурлаад чи яалтай хэлээ те би хүмүүстэй 50 харилцсан юм чи тэр өнгө тоноороо яриа л ингэж харилцъя. Гэ тэр юмыг дагаж ингэ салхинд нь явахгүй юм шиг санагдаад идэг байхгүй. Тэгэхээр ялтгүй л нөгөө өөрийгөө ажиглаж таних анзаарна гэдэг маань нөгөө эхлэгт хэлсэн байшин барихад ингэ суур хундам хэрэгтэй гэдэг шиг тэр хундам л болж таарад байна л да. Би ямар зан чанартай хүн билээ. Одоо хүмүүсийг өөрөөсөө ингэж асуугаасаа би яг ямар хүн юм бэ? Би яг ямар хүн юм гэж өөрөөсөө асуугаасаа гэж ингээд айгуух боддог. Тэгэхгүй болохоор хүмүүс яагаад гэнэ үү гэхээр хүмүүс намайг тэгж хэлсэн. Тэгэхээр би магадгүй юм бэ. Ийм л байх гэж бодох гээд байдаг шүү дээ. Гэтэ яг сайн одоо гэр бүлийн гишүүд ч юм уу ингээд маш сайн итгэдэг тэр дотны хүмүүс бол хүнд үнэхээр бодтой зүйлсийг өсөж хөгжөөсэй тэр хүнийг сайн сайхан байгаасаа гэж хэлж байгаа учраас бодтой байдаг. Гэтэ тэрэнд бусдын бодол, бусдын одоо тарих байгаад байгаа байхгүй. Тэгэхээр таны өөр чин бодол, өөр чин тарих тэнд цугтаа байж ах хэрэгтэй. Тэгжээж та нөгөө анзаараад, ухамсарлаад за тэгвэл би цаашдаа ингэчээл та. Тэгвэл би одоо ингээ тгий гэдэг шийдлүүдийг гаргах гэдэг байгаа байхгүй тийм. Одоо өөрийгөө танин мэдэх аргуудад одоо судлаачдын санал болгодог аргат яг бусдаас юм санал асуух арга орд юм билээ л фидбек. Гэхдээ
таныг илүү сайн мэддэг дотны найзаасаа ч юм эсвэл хамтран ажилладаг хүнээс асуугаарай гэж байгаа байхгүй. Хин дээр ч хамаагүй очиод асуугаарай гэж хэлээгүү. Тэгэхээр нөгөө илүү их цагийг өнгөрүүлдэг хүмүүс бид нарыг нөгөө хөндлөнгөөс илүү харсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгээр хүмүүс чи нэр ингэж идэх шүү гэдээ үнэхээр туслыг гэсэн магадгүй хайран дээр суурилсан ч юм уу чин сэтгэлээсээ хариулж магадгүй. Дээрс нь чамаагс ярьж хахад би нэр яалаа гэж ингэ бодогдож байгаа хгүй. Чи сая асуу би ямар хүн блэ гэдгээ бодоод үзээрэй гэсэн шүү дээ. Тэгэнгүүт өөрөө өөрлөгөө өнгөх боломжийг нэг талтаа нөгөө мэрэгжил маань аягүйх тусалдаг л да. Тэгээд олон хүнтэй нөгөө харилцдаг, олон хүн миний өмнө суудаг, тэгээд олон хүмүүсийн мэдрэмжийг анзаардаг. Нөгөө талаас амьдралын процесс өөрөө хүнийг сургадаг процесс байгаа байхгүй. Тэгээ бодохоор хүн дотооддоо илүү өнгийж ухамсарлах гэж нэрлэхүүдэд тэгэх тусам яг л ингээд миний өмнө манан байжгаад манан бүдгэрч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Одоо шил зүүдэг хүмүүс бол мэдээж ингээд шил цантцгаар сайн юм харагдахгүй. Тэгээ шилээ харцгаар нэг ингээд хот харагддагтай адилхан. Дээрээс нь яг нэг нүд нэгдэж байгаа юм шиг л мэдрэмж төрдөг. Тэгэхээр хамгийн том арга бол өөрийгөө ажиглаж ингээд нэг юм өөртөөгөө хамт байх. Одоо юм өсч зогцохгүй гэсэн үг байхгүй яагаад юм болчих доо гэж нэг хүн дээр чичиж уурлаад ч юм өөртөө ч уурлахгүйгээр уурлаад байгаагаа хүртэл ингээ нэг ажиглаж сурна гэдэг нэг юм заримдаа юм урлагийн хэлээр ямар тансаг юм бэ гэж хэлмээр айгу гоё мэдрэмж байдаг санагдаад байдаг. Тэгэхээр би бас чамаас асуумаар л да. Чиний хувьд ингээд өөрийгөө ажигласан моментууд ямар санагдчихсэн бэ? Тэндээс ямар ухаарлыг авч ирсэн? Тэрүүнийг би нэг сэтгэл зүйн сургалтанд ингээд суугаад тэгээд тэр сургалтын дээр маань ингээд нэг даалгавар өгж байгаа байхгүй. Тэгээд тэр даалгавар нь юу байсан гэсэн чинь ингээ ямар сэтгэл хөдлөл гаргадгаа ажиглаад анзаараад тэгснээ одоо ингээд баярлж байгаа, уурлж байгаа, гомдж байгаа ч гэдэг юм уу. Ингээд нэг юм сэтгэл хөдлөл, гомдол, уурлах энэ сэтгэл хөдлөл байгаа шүү. Тэнгүүтээ тэр сэтгэл хөдлөлүүдийн үед яадгаа одоо бичиж тэмдэглээрээ гэсэн даалгавар байсан байхгүй. Тэгээд тэрийг анх хийж үзчихэд дараа нь бас яг юм сэтгэл зүйчдийн санал болгодог дасгалуудыг хийсэн чинь өөрт аягүй тусалж ирсэн юм шиг санагддаг. Тэгснээ уурлах гэдэг ингээд одоо уур гэд сэтгэл хөдлөл байсан. Тэр үедээ би ямар тийм тохиолдолтой ямар үйлдэлүүд хийдیں, ямар үг хэлмээр идэв, ямар бодолтой идэв гэдгээ өөрөө нэг яснаа. Тэгээд тэр даалгавартаа бас ингээ хүмүүсээс асуугаарай гэдэг тийм даалгавар байсан. Тэгсэн чинь нэг найз маань надаа чи уурлахаараа ингэж хэлдэг ш гэсэн чи би бүр өөрөө гайхаад би тэгж хэлдэг гэж юу гэд тэгсэн чи контролгүй тэгэл өөрөө л нөгөө ингэж хэлцдэг байснаа анзаарч байгаа байхгүй. За тэгээд тэрнээс хойш би яасан гэж за тэгвэл би уурлахаараа ингээд юм ууртай үйлдэл хийгээд идэм байна. Тэгээд идэм чинь би тэгвэл уурлах үедээ арай юм өөр арга замуудыг сонгох хэрэгтэй мэн гэд нөгөө өөрийгөө эхлээд ажиглаад анзаарсан чинь дараа нь би яах вэ гэдэг шийдлээ гаргахад ингээд нэг дургуут өчгөө гэдэг шиг хүн чи тэг гэ хэлчингүүд ямар ч шалтгаангүй юм дээр тэгээ би өглөө 6 цаг тусдаг болчих гэж хүн хийдэг болчихдгоо шүү дээ. Тэрэн шиг өөрийгөө ажигласан чинь надаа тэр үйлдэлүүдээ тэр ууртай зан үйлүүдээ багасгахад нэг хэцүү санагдаж байгаагүй. За 50 чи уурлахаар ингээд идэг шүү гэд өөртөө нөгөө дандаа тохиогоо өгöd байгаа болохоор за эхлээд нэг тийм дасгал хийж исэн. За дараагийн дасгал нь юу байсан гэсэн чинь тэмдэглэл бичих. Тэгээ тэмдэглэл бичих аргыг уул нь хоёул подкастн дээр айгүй их ярьдаг хүмүүст ч гэсэн одоо ингээл баян хэлдэг. Хамгийн тавтагддаг арга баха. Хүмүүс яг нэг хэрэгжүүлэх юм шиг надад санагдаад байхгүй. Тэр хүмүүс би одоо юу гэж хэлмээр байна вэ гэхээр та нар яг хийгээд үзье. Энэ үнэхээр хэрэгтэй байд юм а гэж хэлмээр байна. Мянга сонсохоор нэг үзье гэж. Тэгээ багтаа бүр ингээд нэг өөртөө яг нэг одоо жоохон даалгавар гээд үзээд яг заримдаа ингээд байн хийдэггүй юм жоохон ядаргаатай л байдаг л та хэцүү л байдаг л та. Гэхдээ яг бүр өөртөө ингээд зорж агаад тэгээд би яаж үзчихсэн бэ гэхээр өдөр болгон нэг тэмдэглэл бичсэн. Гэтэ тэр тэмдэглэл нь би өглөө тэтэн цаг тусаа тийм цай уугаад гэж биш. Яг тодорхой ингээд би өнөөдөр ямар сэтгэл хөдлөлүүд мэдэрсэн. Тэр сэтгэл хөдлөлүүдийг би болгосон шалтгаан нь юу хийсэн. Тэгээ тэр үедээ би яг юу хийсэн гэдэг нэг юм одоо 3 зүйлээ тэмдэглээдсэн гэх юм уу. Тэгээ яг хөө тэрэн дээр хүмүүс гоё баяжуулаад ингээд өнөөдрөөр сурсан зүйл, сайхан зүйлс мэс гэл гоё тэмдэглээ баяжуулж болно. Тэгээд харсан чи юу хийсэн гэхээр өөртөө олон удаа байнга ингээд тавтагдаад байгаа сэтгэл хөдлөл анзаарсан. Тэнгүүт нэг ингээд сэтгэл санаа тогтуургүй, сэтгэлээр унаад байдаг ингээд нэг юм тавтамжаа харчиж байгаа байхгүй. Яг тухайн үед ингээд нэг өдөр ингээд бичээл хэрвээ яг бодож болно гэл хүмүүс тэгэл бодчих штеп гэж юм уу бодож болно л та. Гэтэ яг үүндээ 7 хоногийн өмнө юу хийж ийснэ ч хүн бас заримдаа санахгүй үед байдаг. Тэгээд тэмдэглээ ингээд бүтэн сар бичиж байгаа байхгүй өдөр болгон яг 3 хон л өгүүлбэр очих юм чинь. Тэгээд
харсан чинь яг өөрийнхөө юм нэг тогтуургүй жоохон сэтгэл санаагаар унаад идэг юм нэг тавтамжаа харж байгаа байхгүй. Тэгээд яг юунаас болоод гэдэг нөгөө шалтгаанаа бичижсэн болохоор ингээ харсан чинь би ингээд ерөөсөө энэ асуудлыг шийдэхгүй яваад байсан учраас ингээл байгаад исэн юм биш үү. Би өөрийнхөө ийм юмн дээр айгүй сэтгэл ингээд дундуур байгаад исэн юм биш үү гэдэг юмаа яг нөгөө битсэн нэгс нөө баримттай өөртөө баримт үлдээж байгаад би харж штэ. Тэгээд харсан чинь за тэгвэл би энэ дээрээ нэрэн л арга хэмжээ авахгүй л болохгүй юм байна гэдэг нэг тийм зүйлийг харж исэн. Тэгээд бас одоо өнөө хүртэл надад тусалдаг зүйл юу байдаг вэ гэхээр ойр дотны хүмүүстэй ярилцах. Яг гонигтай үедээ хүн бусдаас цугтаамаар ч юм уу сэтгэл санаагаар унцсан үедээ бусдад ярилцмааргүй санагддаг л та. Гэтэ нөгөө тэгмээргүй санагдаад байвал эсрэгээр нь хийгээд үзгэдэг арга байдаг шүү дээ. Тэгээд уулзмааргүй байвал хэрэгээс уулзж агаад тэгээ яг асуудал дээрээ төвлөрөөд надаа сүүлийн үед ийм мэдрэмж төрөөд байна. Би ер нь ойр үед нэг иймэрхүү байна гэд ярилцсангууд ярьж явах дундаа хүн ер нь ингээд нэг асуудлаа ойлгочдөг. Тэгээд нөгөө хүний үзэл бодол нь магадгүй ингээд өдөөс чинь өөрөө чинь буруутгаад ингээд нэг сүрж байгаа юм шиг байдалч гаргаж болно, эсвэл өөр чинь байдлыг дэмжиж байгаа ч юм уу тийм байдлуудыг гаргаж болно. Тэгээ аль альнаас нь хүн юм олж авдаг юм шиг ингээд санагддаг. Ингээд нэг ууралмаар зөрчилдмөр тийм байдлаас хүртэл би энэ дээр уурал зөрчилдөд байгаа чинь яг үндэ миний дотор ийм гэсэн үг биш юм бэ штэ гэд нөгөө өөрийнхөө дотоод дуу хоолой, сэтгэл хөдлөл тэрийг анзаарахад айгүйх тусалдаг юм шиг надад санагдчихсэн. Тэгэхээр эндээс харахад хүн яг юм зориулт гаргах хэрэгтэй байгаад одоо бид нэр ингэдэг штэ хүүхдээ өөртөө ихтэй болгомоор байна. Эсвэл би тэгмээр нэг юм бэлэн жор хайдаг. Тэгэнгүүт тэрийг ингээл мэдээл болчих юм шиг хаяа ингээ хүмүүс ханддаг. Гэтэл үгүй байгаахгүй. Мэдээж хэрэг мэдээлэл хэрэгтэй. Гэтэ хүн тэрэнд ингээ зориулт гаргах хэрэгтэй байхгүй. Цаг гаргах. Магадгүй хин нэгэн хүн дээр очиод шууд нэг чи ингэдэм биш үү? Тэгдэм биш үү? Одоо тэгэх юм биш үү гэдэг юм бэлгэн хариулт заримдаа амар санагддаг л та. Гэтэ хүн ингэж өөрөө унаж босож мэдэрч зориулт гаргаж хийсэн зүйл айгу үн цэнтэй санагддаг байгаа байхгүй. Тэгэхээр чамайг сарж байхад надад ингээ толгооntоор ягаад ч юм зориулт гэдэг үг орж ирж байгаа. Тэгэхээр бид нэр энэ бүхэнд өөрийгөө зориулах хэрэгтэй, зориулт гаргах хэрэгтэй гэдэг бодол. Дараагийн ингээ миний толгоонд орж ирж байгаа арга нөгөө mindfulness-ийн талаар хүмүүс аяуг сонсож байгаа хальтаа сүүлийн үед маш их яригдж байгаа. Яг нь энийг Монгол дээр янз бүрээр орчуулд юм билээ. Ухамсартай бясалгал ч юм уу, эсвэл одоо цагтаа төвлөрөх гэдэг. Тэгээ гол утга агуулга бол өөрөө юу вэ гэхээр ерөөсөө л одоо цагт байх. Одоо цагийг барьж авах. Та юу мэдэж гин үү, сууж гин үү, алхаж гин үү, тэр бүгдийг мэдрэх. Бид нэр ингээл автобуснаас буугаад ч юм ингээл гэрлүүг алхаж байхдаа өөр юм бодож зевж магадгүй шүү дээ. Маргааш хүмүүсийн юм эсвэл ингээд тис ондоо зүйл. Тэнгүүтээ яг зориулалт гаргаж ухамсартайгаар зүгээр энэ гудмыг ажиглаад үзье гэж болохоор байхгүй. Эсвэл алхаж байгаа мэдрээд нэг тэр агаарыг мэдрээд ингээд алхалтаа мэдэрч одоо төвлөрөх. Хоолоо идэхдээ ч гэсэндээ ийм харааны хүртгүүн хувьд нэр хоолны дотор юу байна гэд ингээд амсаж идэх ч юм уу. Эсвэл ер нь бол ингээд утсаа үзээд, телевизэр үзээд ингээд хооллох процесс айгүйх болдог болсон. Тэгэхээр ийм зориулт гаргаж өөрийгөө одоо цагтаа авчрах моментууд аягүй хэрэгтэй гэдэг юм байна л да. Би хамгийн анх mindfulness-ийн талаар сонссноосоо хойш ер нь амьсгалын засал хийдэг болсон байхгүй юу. Тэгээд надад тэр айгүй нөлөөтэй байдаг. Тэгээ хишгтэй за одоо чам пауз ав гэдэг тохиолдолд өгөө. Зүгээр л нэг ингэ сандлан дээрээ хошоо сууснаа нэг амьсгалаа аваад нэг юм чимээгүй сухаар надад яг нэг юм агаар мэдрэхгүй байжгаад гүнзгий амьсгал биеэр ингэ оруулж байгаа юм шиг санагдтiin. Тэгэхээр бид нэр зориулт гаргаад яг ийм одоо цаг дээрээ төвлөрөх аргууд хэрэгтэй байдаг. Заримдаа зөвхөн амьсгал дээрээ төвлөрч болно. Гүнзгий амьсгал аваад гаргаал, сайхан ууж амьсгалаад, сайхан гаргаал, тэрийгэ мэдрээл магадгүй өөрхөө биеийн анхаарлаа хандуулж болно тий. Амьсгалаа аваад биеэ судалж байхдаа ингээл гарынхаа булчин судлаа ч юм уу хөлийнхаа булчин судлаад тэрийгэ мэдрээл. Тэр хүн өөртөө холбоо тогтож сурахын тулд эхлээд бас биетэйгээ холбоо тогтоох хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх процесс чинь өөрөө яагаад одоо арга болгож судлаач санал болгоод байгаа вэ гэхээр өөртөө л холбоо тогтоогоо дотроо явуулаад байгаа тань мэдэх гээд байгаа. Тань мэдснээрээ би яах гээд байгаа, юг хөлөөн зөвшөөрөх, юг тавьж уулах га мэднэ. Тэгээд би амьдралд илүү сайнараа, илүү тохиромжтойгоор л одоо оролцоод амьдрах гээд байгаа гэсэн санаа. Дараагийн одоо амьдралын туршлагаас гэх нэг арга нь яагаад гэдэг асуултыг амьдралд оруулж ирсэн. Сүүлийн үед нэрнгээс би яг тэгж нөгөө нэг өөрөөс асууад байгаа байхгүй. Хаяа тухгүй мэдрэмж мэдрэнгүүт. Үгүй яагаад ингэж би мэдрв гэдэг юм нэг одоо ухдаг гэхүү ухах асуулт бол санагддаг. Тэгэнгүүт яа тэр хүнс та уур хүргээд бүр өнөөдөрстэй тийм өдөр байла гэх хүнд тэгэх үе хаяа байж тээ. Гингүүтээ үгүй байж байгаарэ.
яагаад би тэгж мэдэрлээ гэдэг нэг юм яагаад гэдэг асуултыг за ямар нэгэн үйлдэл хийчээ тэрнийхэн дараа харамссан бол яагаад ч юм уу. Тэгэхээр яагаад гэдэг асуулт айгүй тийм өөрлөгөө өнгийж өөрийгөө ухах моментыг гаргаж үүдэг санагдсан. Асуултын хариултыг гаднаас яах биш илүү дотроос яах заримдаа хэцүүлтэй. Хүн чинь буруутан байх дургүй шүү дээ тий. Хийсэн зүйлийнхаа би алдсан болохоор гэж хүлээмжшүүр хэцүү байдаг. Гэхдээ ийм асуулт хаяа хэрэгтэй санагддаг. Тэгэд энийг бас хүмүүс ерөн сэтгэл санаа тогтворгүй үеүдтэй яг ингээд нэг ганц 2 минут суухад одоо танаас юу онгов те тийм ээ яг сууж агаад бүр өөрөөсөө асуудаг байгаасаа гэж бас айгүй хүсэж байна. Одоо чинь би өөр дээрээ яаж хэрэгжүүлдэг дотроо ингээд төсөөлж боддог байхгүй. За би нэг л нэм сэтгэл санаа сонирн байгаад байна. За эхлээд бол яг тэр гэж нэрлэж чадахгүй байх юм бол за сонирн байгаад байна. Би яг одоо юу мэдэрч байна гэдэг өөрөөсөө асуудаг байхгүй. Тэнгүүт уур хүрээд байгаа мó, гомдоод байгаа мó, эсвэл бүр ингээд цаанаас уур цухал хамаг шар хөдлөөд ингээд байгаа мó одоо юу байгаа юм гэдгийг эхлээ өөрөөсөө асууж чад. За ямар ч л хэсэн нэг уурал хүрээд байгаа юм шиг байна. За эсвэл ямар ч л хэсэн өөрийгөө чадахгүй байгаад ингээд одоо ингээд байгаа юм шиг байна гэдэг нэг юм хариулт олно шүү дээ. Тэгчингүүтээ ингээд дотроо төсөөлөхдөө ингээд нэг юм зам байгаа. Тэр замынх нь яг одоо зогсож байгаа ингээд нэг улаанаар локейшнийг тэмдэглэсэн тэмдэгдэж шүү дээ. Тэр шиг яг одоо зогсож байгаа одоо газар маань бол ийм тэмдэгтэй байна. Тэгчингүүтээ яг хизээнээс хойш би ийм мэдрэмжтэй байв гэдгээ одоо тэр замаараа буцааж ингээ гүйж аав шиг төсөөлдөг байхгүй. За буцаад нэг гүйчээд ирээ гэд. Тэгээд буцаад ингээ гүнгүүт яг цагийн өмнөөс ийм мэдрэмжтэй байсан юм уу? Эсвэл бүр 7 хоногийн өмнөөс энэ мэдрэмж ингээ яваал байсан юм уу? Эсвэл өчигдөр орой болсон юмнасаа болоод би тайвширч чадахгүй ингээд байгаа мó гэд эргээд тэр нэг өмнө нь байсан цэг рүүгээ ингээ гүйгээд очичаар за одоо нэгэнтээ би одоо тэрийг удирч чадахгүй чи одоо яа их хөвдөө гэх нэг бол тайвширж гэн эсвэл миний өөрчилж чадхаар миний нөгөө хяналтанд байгаа зүйл хам бол за тэгвэл одоо тэр үнтэй ойлголцож чадаагүй юм чи би өөрөө төрүүлж алхам хийгээд ярилцаад үзье. Эсвэл би хэн нэгний гомдооцсондоо би ингээд хямраад байгаа бол уучлахгүйгээд сэтгэл санаагаа тайван болгоч. Тэгэхгүй бол би цаашаа явж чадахгүй юм байна гэж ингээд бодоод нэг дотроо тэгж төсөөлтөө нэг зам байгаа. Тэгээд тэр зам дээр би буцааг үжин тэгснэ буцаад айгүй амжилттай буцаа хүрээд ирж байна гэж төсөөл. Би нэг ийм яриа сонсч байсан. Нэг багш дээр нэг шав очоод бага асуултууд асуусан юм байна л да. Тэнгүүд багш нь чи юу гэж бодож байна? Чи юу гэж мэдэртий? Өөрөө уух, өөрөө ол гэдгээс юм байна л да. Тэгээ шав нь бүр сүултээ. Гэхдээ би чинь өөрөө мэдгүй болоод танаас ингээд асуултынхаа хариултыг авах гээд ирж шүү дээ. Гингүүд нөгөө чи тэгээд энийг өөрөө юу гэж дандаа л нэг тийм өөрлөг буцаасан зүйл одоо хэлээд байсан юм байна л да. Тэгээд эцэст нь нөгөө нэг уурлаж гараад багштай уурлчаад тэндээс гараад нэрээ би өөрөө юу гэж мэдэрдэг үлээ гэдэг нэг эргцүүлээд юмнуудыг олж ясан гэдэг нэг тийм нэг яриад өгөхгүй нэг юм төрслөл. Тэгэнгүүт хүн яг нэг юм өөрийгөө л ухах байгаа байхгүй юу? Ингэхдээ шүүмжлэл болон нөгөө нэг үнэлгээнүүдийг тэр бүрнийх оруулж ирээд хэрэггүй. Тэгээ би хаяа нөгөө нэг өөрөөсөө чи ч одоо яг яачаад байгаа юм бэ гэж хаяа асуудаг байхгүй. Гэхдээ ингэхдээ нөгөө шүүмжилж байгаа эсвэл юм сөрөг сэтгэл хөдлөл дээр үндэслэлгүйгээр нэг цаанаа нэг тийм хайрлаад магадгүй нэг аав ээж нэг хайрлаад одоо яагаад байгаа юм бэ яачаад байгаа юм бэ гэдэг чинь тэрэн шиг. Тэгэхээр өөрөөсөө нөгөө асуухтаа нэм шүүмжлэл болон үнэлгээнүүдийг бас ойлгох оруулахгүй байхаа хичээгээрэй гэж бас хүмүүстэй хэлмээр байна. Тэгээд энэн дээр илүү бас нөгөө шинжлэх ухаанч дээрээс нь амьдрал илүү нэг ойр арган талархах байгаа. Тэгэхээр магадгүй өөртөө сэтгэл дундуур байгаад ягаад ч юм нэг итгэлийн гал бөхөх гэдэг чинь тийм үед хүний амьдрал байдаг. Тийм үед та талархаад үзээрэй. Өөртөө талархах зүйлээ чигсаагаад үз. Одоо тэгээд талархах ийм аргууд байдаг байхгүй юу? Сүүлийн 1 жилийн хугацаанд би амьдралдаа ямар 5 зүйл талархмаар байна. Тоо өгөөд бичиж үтэн тий. Тэгэнгүүтээ тэрийгэ багасгаад сүүлийн одоо 6 сарын хугацаанд энэ өвөл магадгүй сүүлийн 1 сарын хугацаанд за сүүлийн 7 хоног би өөртөө юу талархмаар байна. Миний амьдралд талархууштай зүйл юу байна. Тэг энэ заавал том зүйл байх албагүй байхгүй. Хүн хаяа нэг ажлынхаа дундор сайхан нэг гадаа гараад нэг чимээгүй суусандаа талархаж болно шүү дээ. Тэгэхээр ийм зүйлүүдэд олж тэмдэглэх нь өөрөө эрэг сэтгэл хөдлөлийг хүнд бий болгож идэг. Дээрээс нь нөгөө анзаараагүй зүйлүүдэд олж харна. Тэгээд талархал гэдэг чинь өөрөө айгүй тийм одоо юу мэртэндээ нэг сөрөг сэтгэл хөдлөлийг тайлах ерөндөг маягийн зүйл болдог байгаа. Тэгэхээр амьдралдаа болон өөртөө талархлуудаа ингэж олж хардаг байгаарэ. Энэ нь бол өөрөө эрэг сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх процесс болж байгаа байхгүй юу?
тий одоо нөгөө тэмдэглэл талархал одоо ингээд талархаж сурахтай холбоотой бас сүүлийн үед айгүй гой гой юм судалгаанууд хийгдсэн байгаа байхгүй юу. Нөгөө төрсний дараах сэтгэл готролтой эмэгтэйчүүд ч юм уу эсвэл зүгээр ингээд янз бүрийн бүлгүүд дээр энэ төр хийцэн. Тэгэд ийм зүгээр энгийн одоо ажиллаа хийгээд ингээд явж байгаа хүмүүс төр ч гэсэн хийсэн маа. Тэгэнгүүт ингээд гарч байгаа эерэг үр дүнгууд нь бүр маш гоё. Тэр хүн ингээд юунд ч талархаж болно шүү дээ. Хүний хүчээр чи одоо өмсөж зүсэндээ талархах те аав ээжтэй гэр бүл чинь бүтэн байгаадаа талархах гэд хэн нэгэн хүчлэхгүйгээр би юугаа одоо онцолж энэ олон зүйлсээс энэ энийг ингээд онцлоод дээш нь гаргаж ирээд талархмаар байна вэ гэдэг чинь яг тэр хүндээ ингээд нөгөө чиний хэлдэг шиг яг тохирсон ерөндөг нөө байгаа байхгүй. Тэгээд таасан чи хүмүүс би бас нэг хэрэгжүүлж үтсэн. Тэгсэн чинь ямар ч надаа ингээд айгу эрч хүч нэмэгдэж байгаа юм шиг мэдрэмж төрж ирсэн. Тэгээд тийм судалгаануудын үр дүн гарсан чинь хүмүүсийн стресс нь буурсан байна. Тэгснээ аливаа зүйлд хандах хандлага одоо нэг юм ажиллаа ингээл хийхээр ядаргаатай ингэж ингээ хүлээж авахын оронд ингэж тэгчигээ нөгөө нэг юм илүү эрүүл тохиромжтой шийдлүүдийг нь гаргах тэр байдал нэмэгдсэн байгаа. Тэгээ сэтгэл санаа нь илүү доктортой болсон. Тэгснээ эрүүл мэндийн байдал нь хүртэл сайжирсан гэдэг юм үр дүнгууд байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр бол яалтгүй ингээд маш олон судлаачид, маш олон улс орнуудад хийгдсэн ийм судалгаанууд байгаад байгаа юм шүү. Тэгээд одоо өнөөдөр талархсан одоо саяных шиг те сүүлийн 1 жилийнхээ ингээд хугацаанд 5 зүйлсээ жагсаачж болж байна. Эсвэл өдөр алган нөгөө нэг талархлын тэмдэглэл бас бичдэг шүү те. Өнөөдөр би гудамжинд тарсан тэр юм өөдөөс айгүй гоё ингээ инээсээ учраас надаа ингээ айгүй гоё санагдсан. Тэгээ тэр нь талархчихж болно. Өнөөдөр гоё амттай хоол идсэн тэрэндээ бас ингээд ийм гоё хоолыг амтлах ингээд хувь тавилан надад байгаад гэл талархаж болно. Ус ууж байгаа да талархаж болно те. Энгийн юм зүйлсээс эргэн тойронд байгаа хүмүүс тэгэл. Тийм талархах айгүй хөнгөрөл мэдрүүлдэг санагддаг. Ягаад ч нэг юм чөлөөлөлт мэдрээдэг. Дээрээс нь бас нэг юм санаа нэмж хэлмэр санагдчихлаа. Хүн нөгөө хүний өөртөө ихтэй байдал тийм нөгөө одоо сэтгэл зүйн блокууд тайлагдаад ирэхээр илүү бас нөгөө хүн хөнгөрдөг, илүү бас өөртөө ихтэй болдог санагддаг. Би нэг судалгаа уншсан чинь тэрэн дээр хүн өөрийгөө хэдий ч нэ хүлээн зөвшөөрн төдий ч нэ сэтгцэн эрүүл мэндэгаа сайжирдаг гэсэн тийм судалгааны үр дүн байсан. Тэгэхээр энэ бүх зүйл ингээ энгийн өдөр тутмдаа сонсдог зүйл хийдэж бид нэр зориулалт гаргаад оролдлого гаргаад мэдрээд хийгээд үзэх юм бол айгүй үр дүнтэй бидний хайгаад байдаг үр дүнгуудыг авчрахаар байгаамаа гэж бас үзэгчтэй хэлмээр байна. Тэгэхээр бидний ярих яриа энд хүрээд ер нь бол өндөрлөх тийшээгээ ханд чинь тэгэхээр хоёлаа үзэг сонсогчдод зориулаад ер нь л бол нэг тийм өөрийгөө танин мэдэх аялал маягийн зүйлээ штэ бидний амьдрал. Тэгэхээр аялал гэд нэрлэлж л та өөрийгөө танин мэдэж хүлээн зөвшөөрхийн аялалд нь зориулаад хоёлоо сэтгэл зүйч хаа зүгээс болон хувь хүнийхээ зүгээс зөвлөмжийг хэлээд тэгээд нэвтрүүлэг өндөрлөө. Хоёлоо нөгөө ярихдаа яг энэний нөгөө суурь нь гэр бүл гэдэм аа гэд ярьж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр би нэг гэр бүлтэй холбоотой эцэг эхчүүдэд бас чиглэсэн нэг юм зүйл хэлмээр байна л да. Тэр нь юу байсан гэж чинь надад бас нэг юм тохиолдож исэн. Ингээ яг хажуунаас нь ажиглаж исэн нэг жишээ байгаа даахгүй. Нэг жоохон охин байсан. Тэгээ ээжтэйгээ цуга явж байгаа. Тэгээд нэг юм одоо юм хүмүүстэй нэг арга хэмжээндэр гэх юм уу. Тэгээд тэр хүн ингээ жоохон охинтойгоо ингээ байсан чи охин нь айгүй хөргөн ингээ сэргэлэн цаваа бустай юм ярьдаг. Тэгсэн чи хажуунаас нь нэг ээжийнх нь танил ингээд хүн охинтой ингээ юм яриад охины нөхөрдөл чи тэгдэггүй ингэдэггүй гэл ингээ юм асуугаал хацар мацрыг ингээ чивхэл ингээ байгаа байхгүй. Тэгчингүүд нөгөө жоохон хүүхэд чинь өөрийгөө би яаж хамгаалах уу хүмүүс би энд дургу ийм зүйл дургу байна гэдгээ яаж тохиромжтойгоор илэрхийлэх үү гэдгийг насан турш жижиг мэдэхгүй байгаа шүү дээ тийм. Тэгсэн чинь ээж нь яасан гэхээр ингээд хэсэг жоохон харж байгаа байхгүй ингээд охиныгоо нөгөөнд юу гэж хариулж гин яаж ийж гэдгийг харснаа хажуунаас нь аюу эвтэйх очоод нөгөө хүнийхээ нэрээр нь хэлээд манай хүн жоохон дургу байна гэд ингээд хэлсэн байхгүй. Тэгсэн чинь надад бүр ингээд амар гоё ингээд санагдаад яагаад гоё санагдсан гэхээр ээж нь охиндоо зааж өгч штэ. Би дургу байгаа юмдаа би дургу байна гэж ингээ хэлхийг зааж өгч гин. Тэгээд ээж нь бас нөгөө хамгаалж гин би чамайг хамгаална гэдэг тэр мэдрэмжийг хүүхдээ өгч гин гэж ингээд харсан. Яг тэр охин өөрөө тэгж одоо бусдаас өөрийгөө хамгаалах чадвар суралцаагүй байгаа учраас дургу байгаа сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлэхээ мэдэхгүй байгаа учраас хөвшлэн жоох хүүхдүүд ер нь иймэрхүү байдалд ичжил ер нь хариулт үзүүлдэг шүү дээ. Зарим хүүхдүүд яг уурлаад хашгираад ч юм уу тэгж хариулт үзүүлээ сурсан ч юм уу байдаг. Тэгэд яг үүнтэй адилхан яг хүүхдээ юм болгоноос очиод авраадэ гэж хэлж байгаа юм биш. Та 1-2 удаа магадгүй ингэхэд аяанда хүүхд чинь бусдад
хинэг хүн нэр очи өгөөл ангийнх нь хүүхдэн ч юм ингээл тоглохоор би энэнд дургүй байна. Энэ намайг тухгүй болгож ингээд чөлөөтэй хэлцдэг тэр байдалд ингээд суралцсанаа. Дээрэс нь би чамайг хамгаалж байгаа шүү гэж одоо бид нар хүүхдтэй хэлдэггүй шүү дээ. Тэ гэр бүлийнхээ хүмүүст хэлдэггүй. Гэхдээ яг чи хөвөллөөрээ харуулж байгаа байхгүй. Тэгээ магадгүй би тэр үйлдийг энэ охин нь яг ээжийнхээ ийм байдлыг том болоод их сайхнаар дурсах бах та гэж тэр үед бүр айгүй хайр хүрээд гэж бодогдчихсан. Тэгэхээр хүүхдүүдтэй ийм байдлыг сургаж өгж байгаарэ, харуулж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгэх юм бол хүүхд чинь яах вэ гэдгээ мэддэг. Би юунд дургүй вэ гэдгээ анзаарчдаг болчихж байна л гэсэн үг байна таахгүй тийм. Үлгэрлэн харуулж шүү дээ. Миний нэг хүмүүст хэлэх туртай өгдөг байхгүй. Би хүмүүст өөрийнхөө хамгийн сайн түшгэн байгаарэ гэж хэлэх туртай. Тэгэнгүүт өөрийнхөө хамгийн сайн найз наагаараа гэдэг нь юм нөгөө амин ч юм уу хувиа хичээсэн зүйл биш байгаа байхгүй. Тэгээд одоо зөвлөмж хэлье гэвэл би хүмүүст зориулалт гаргаад нэг хоошоо суугаад гүнзгий амьсгал аваад ингээд аажуу таймнаар юмсыг эргцүүлж үзээсэй гэж хүсэж байна. Угаасаа сөрөг сэтгэл хөдлөл хэцүү зүйл амьдрал тохиолдно. Гэхдээ тэр болгоныг ажиглаж бас болдог. Тэрнлүү ингэж орохгүйгээр сая хэлсэн шүү дээ. Өөрийгөө үйлдэлээсээ сэтгэл хөдлөлөөсөө бодлоосоо би ингээд тустай. Сэтгэл хөдлөл бол би биш зүгээр надад төрж байгаа нэг зүйл тэгэхээр энийг өөрөөсөө салгаж болох байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд салгаад нэг сайхан гүнзгий амьсгал авч хоошоо суугаад юмсыг эргцүүлээд үзээсэй гэж бас хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн дугаарыг энэ хүртэл сонсон үзэгч та бүхэндээ баярлалаа. Магадгүй өнөөдрийн дугаартай холбоотой асуулт эсвэл дараагийн одоо подкастуудаар ямар сэдвийн хүрээнд сонсомоор байна. Тэрийг хуваалцмаар байгаад та комент хэсэгт бичих боломжтой байгаа шүү. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Сэтгэл зүйн олон төрлийн асуудлууд бидний амьдралд өдөр бүр тохиолддог. Хүүхдүүдээ хэн нэгэнтэй харьцуулаад байгаа маань өөрөө нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л да. Яг тийм харьцуулж байна гэдэг чи ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болоо. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээдээ хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал Ямарваа асуудал тулгархад, ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовних зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гээд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.